Eagle телевиз бол араашууд нь хизээс зогсож болохгүй том мэдээний машин юм. Би бол өөрийгөө одоо энэ машиныг жолоодж яваа хүн гэж боддог. Тэгээ жөөрөө том байгууллага учраас ямар ч хүн байсан тэр нэг машин механизмыг ажиллуулаад явах хэрэгтэй байхгүй. За Eagle телевизээр гол давуу тал бол бүх юм шууд явдаг. Би түрээс анхны 6 цагийн шууд нэвтрүүлэг явж байсан. Өнөөдөр ч гэсэн Eagle телевиз яг тэр стандартаараа явж байгаа. Шууд амжилтуудын шууд нэвтрүүлэгтэй цаг нь улам бүр нэмэгдэж байгаа. За өнөөдрийн байдлаар ихэд өглөө 9 цагаас эхлээд сондгоо цаг болгон дээр бүх мэдээллүүд, бүх ярилцлагууд, өдөр 5 өнөөдөр бол хүлээж авдаг мэдээллүүд дандаа шууд телевизийн удирдлага хамт олонны зүгээс биднийг бүрэн дэмжиж техникийн шинжилгэүүдийг маш эрчимтэй хийж байна. Тэгэхээр бидэнд бол илүү өрсөлдөх тэргүүлэгч байр сууриа алдахгүй байхын төлөө маш хүчтэй чармаахт он жилүүд өмнө ирж байна гэж бодож байна. Мэдээж өдөрт 18 цагийн мэдээний эфир хийнэ гэдэг бол асар хүнд ажил. Энийг бид нар магадгүй ингээд нэг өдрөөр нь тооцоод 30 жилээр нь үржүүлээд тоогоор илэрхийлэх юм бол ямар гайхамшигтай том тоо гарахыг үл хэлж мэдэхгүй. Eagle телевиз сүүлийн 15 жилд өөр өмнө байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн. Зүгээр одоо бидний ингээд хэрэгжилж байгаа зүйлсийг ингээд аваад үзэхэд сүүлийн 2 жил хийсэн хөрөнгө оруулалтыг хараад үзэхэд бид одоо студийн тоног төхөөрөмж болон шууд дамжуулалтын тоног төхөөрөмжүүд, програм хангамж, телепромптерийн болон октобосын шинжил, титрийн програмуудын ингээд хамгийн сүүлийн үеийн ол дамжуулалттай техникүүдийг ашиглаж байна. Програмуудыг ашиглаж байна. Тэгэхээр энэ бол одоо Eagle телевизийн удирдлагуудын зүгээс яг энэ өрсөлдөөнд бэлэн гэдгийг харуулж байгаа ингээд том шалгуурыг хангаж байгаа гэж байна. Өмнөх Eagle-ээс авах хамгийн сайн туршлагуудаа шингээгээд, шинжилээд цаашаа явж байна. Бид чадж байна гэж бодож байна. Юуны өмнө бид Монголын сэтгүүл зүйд тэргүүлэгч байр сууриа баттай хадгалах хэрэгтэй. Энийний тулд бид нар том шинжилгэүүдийг хийсэн. Яг энэ дээрээ дөрөөлөд бид дараагийн шатаа хийх хэрэгтэй. Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарт 4 дахь өрсөлдөгч болж орж ирсэн Eagle телевиз өнөөдөр ингээд 30 дахь өвөлтөөгөө золгож байна. Тэгээ юун түрүүнд бас одоо танаар төлөөлүүлээд нийт хамт олондоо 30 жилийн баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр үе үеийн Eagle-чүүд бүргэдүүдтэй, Eagle-ийн үзэгчдтэй 30 жилийн баярын мэнд хүргэе. Eagle телевиз бол араашууд нь хизээс зогсож болохгүй том мэдээний машин юм. Би бол өөрийгөө одоо энэ машиныг жолоодж яваа хүн гэж боддог. Надад чадахгүй энэ ажлыг арай барахгүй юм шүү өдр гэж шантрах ч юм уу тийм ирэх байхгүй. Яагаад гэвэл ийм том машиныг жолоодж яваа хүн том зорилготой, том үйл хөдлөлтөй, илүү давалгаалсан том ажлуудыг хийх ёстой гэж боддог. Ийм ч ирч хүчээр манай хамт олон энэ 30 жилийг хөтөж байна. Өнгөрсөн 30 жилийн түүгээ бид нар энэ өдрүүдэд дурсан ярьж байна. Мөн ирэх жилүүдэд бид юу хийх вэ гэдгийг илүү сайн бодож байна. Ялангуяа энэ их шилжилт, өөрчлөлтийн үед технологийн шинжилтээ бид яаж хөл нийлцэж ажиллах вэ? Манай боломж нөхцөл илүү сайн яаж байж болохгүй гэж бид өөрсдийг илүү сайжруулбал юунд хүрч болох вэ гэдгийг илүү томоор харах өдрүүд гэж бодож байна. Яг одоо гэхэд бид уламжлалт платформуд дээр гэхэд телевиз болон сэтгүүл, радио, Eagle-ийн сайт гээд 4 их сурвалжаар мэдээллүүдээ зэрэг түгээхэн зэрэгцээ сошиал дээр нийгмийн сүлжээнд идэвхтэй мэдээллүүдийг маш хурдтай байрлуулдаг, мэдээлдэг энэ өрсөлдөөнд дунд орж ирлээ. Мэргэжлийн төвшөнд. Үүнтэй яг уялдуулаад телевизийн удирдлага хамт олонны зүгээс биднийг бүрэн дэмжиж техникийн шинжилгэүүдийг маш эрчимтэй хийж байна. Тэгэхээр бидэнд бол
илүү өрсөлдөх, тэргүүлэгч байр сууриа алдахгүй байхын төлөө маш хүчтэй чармаахт он жилүүд өмнө ирж байна гэж бодож байна. 2008 оны 2 сарын 1-нд яг нийгэл үзэгдэг энэ том айлын хаалгаар анх орж байла. За яг тухайн үед бол нэг цөөхөд арилжааны төлөв байсан. Тэр дундаас нийгэл үзийн гол үндсэн ялгарч исэн зүйл маань гэвэл яг үнэхээр барууны стандартыг Монгол улсад яг аль биесээр нэвтрүүлж байсан. За нийгэл үз бол яг тухайн үед анхны 6 цагийн шууд нэвтрүүлгийг цацж байсан. Бүх юм үзэгчдэйгээ илүү амьд харилцаатай байснаас тухайн үед ер нь зөвхөн бич гэлтгүй тухайн үед яг их сургууль төгсөжсэн, дөнгөж төгсөжсэн залуусын хувьд бол нийгэл үзүүл ялцгүй одоо хамгийн хүсэмжит тийм телевиз байсан. За тэр ч утгаараа бас яг энэ телевизэд ороод өнөөдрийг хүртэл ингээд 17 дахь жилдээ гэж. Одоо өнөөдөр Игэл телевиз гэдэг энэ том айлд, энэ том бүрэлдэхүүнд ер нь хичнээн хүн хүчин зүтгэж ажиллаж байна. Хуучин бид нар ингээ уламжлалт платформ дээр зөвхөн телевизийн мэдээг хийдэг байсан бол одоо бид ингээд сүүлийн 15 жилд маш өргөцсөн. Мэдээг олон урсгалаар зэрэг явуулж байна. Игэл телевиз, Игэл FM, үндэсний тойм сэтгүүл, Игэл цэгийн маань сайт, сошиал гэдэг энэ багт ингээд 100 гаруй хүн ажиллаж байна. Энэ бол ер нь ингээд маш том баг бүрэлдэхүүн. Энд ингээд дотор байгаа ажиллаж байгаа хүмүүсийг харах юм бол 20 жил ажилласан, 15 жил ажилласан, 10 жилээс дээш жил ажилласан хүмүүстэй зэрэгцээд бид нар дөнгөж сургуулаа төгсөөд 1-2 жил болж байгаа шинэ залуу сэтгүүлч өөрийн ер нь Иглийн уламжлалыг авч яваа нэг үе, Иглийг шинжилгээр ажиллаж байгаа нэг үе бид нар яг ингээд зэрэгцээд ажиллаж байна. Игэл телевиз яг энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ер нь яг Монголын хэвлэл мэдээллийн салбарт ямар одоо үүрэг оролцоотой байсан бэ гэдгийг дуртахаас илүүтэйгээр зүгээр яхав энийг жишээлээд аваад үзэх юм бол бид нар хууль эрх зүйн орчинд тэр иргэн одоо дарга улс төрчдийг холбох гүүрэн болж ажиллах, иргэдийн дуу хоолой болох гэдэг үндсэн яг гол чиглэлийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаас гадна бас яг тэр хуулийн хүрээнд ч гэдэг юм өөрчлөлт шинжилэлтүүд магадгүй шинээр хууль батлуулах гэх мэтчлэнгээр ингэж хийж нөлөөлсөн нийгэмд нөлөөлсөн ажлуудыг бол одоо дурдаад бол та хоёрын энэ ярилцлагын цаг бол дуусахгүй байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж яг нийгэмд нөлөөлсөн үйл ажиллагаанууд бол ажлууд бол асар олон байгаа. Гэхдээ энэ 30 жил гэдэг өөрөө яг 30 гэдэг тоо жилээр нь ингээд тооцоод үзэх юм бол бас чамлахаар бага хугацаа биш л дээ. Хүний насаар бодох юм бол идэр хийж бүтээх насан дээрээ гэж тооцож болно. Гэхдээ 30 жил болох бас нэг яг нэг үн цэнж гэдэг юм уу те бат суурч гэдэг юм уу нэг зүйлийг бас тодтогч хэлэх зүйтэй байх гэж бодож байна. Игэл өнөөдөр 30 жил хүрсэн тэр үн цэн. Игэл телевизийн 30 жилийг яг зүгээр 15 жилээр нь 2 хуваагаад авч үзэх юм бол миний хувьд эхний 15 жилд нь ч сэтгүүлч байсан, дараагийн 15 жилд нь сэтгүүлч байлаа. Уран бүтээлчдийн сэтгүүлчдийн л нэг. Эхний 15 жилийн үйл явцыг бид эргээд дүгнэх юм бол барууны сэтгүүл зүйн хололтыг Монголын сэтгүүл зүйд нутагшуулсан энэ бүхэн түүчилсэн үйл явдал харагдана. Үүний цаана асар том агуулгаар нь хараад үзэх нь бүхэлдээ Иглийн 30 жил бол ардчлалын түүх маа гэж би ер нь ойлгож байгаа. Ардчлал, хүний эрх, шудраг ёс, чөлөөт эдийн засаг энд чөлөөт хэвлэл ямар нөлөөтэй вэ гэдгийг Игэл гэрчлэн харуулж Игэл гэдэг брендийг бий болгосон. Өнгөрсөн 15 жил түүний өмнөх 15 жил гэдэг хараад үзэх юм бол үе өөр өөрийн үеийнхээ шилдэгүүдийг төрүүлж гаргаж ирсэн. Өмнөх 15 жилийн түүхэнд Наранбаатар, Алтан шагаа, Батзаяа, Баттурж, Эрдэнэ олгон, Инх сайхан, Баасан дамб, Баасан бям гэд үнэхээр Монголын шилдэг сэтгүүлч нар Иглийн галд хонд буцалж ирсэн. Түүний дараагийн 15 жилийг хараад үзэх юм бол жинхэнэ шилдэг сэтгүүлчтэй би одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа гэж бардам хэлж чадна. Одоо Иглийн редакцид бусад телевизүүдэд байхгүй Монголын мэрэгсэн тоймч нар ажиллаж байна. Дэлхийн мэдээний тоймч Ганбаяр, Улсын мэдээний тоймч Балжиням, Эдийн засгийн мэдээний тоймч Мөнх Жаргал, Байгаль, Эрен сурвалжлах мэдээний тоймч Улс улд гэд. Мэдээж үе үеийн анкрууд Иглийг алдаршуулж ирсэн.
Яагаад гэвэл сэтгүүлч өөрөө мэдээлэлээ бэлтгэж эфирт хүргэдэг ийм анкрын соёлыг Игэл телевиз хамгийн анх нутагшуулж Монголын сэтгүүл зүйд оруулж ирсэн. Тэр үеийн анкрууд үнэхээр том Иглийн хотод байсан. Одоо ч гэсэн бидэнтэй яг зэрэгцээд ажиллаж байгаа залуучууд маань Иглийн том хотод гэж би боддог. 12 оноос хойш Игэл телевизэд ажиллаж байна. За хамгийн анх одоо 3 дугаар курсын оюутан байхдаа дадлаг хийхээр ирээд за түүнээс хойш өнөөдөр мэдээний сэтгүүлчээс эхлээд телевизийн анкер болтлоо одоо өсөж дэвшсэн байна. За миний хувьд одоо шууд мэдээний анкер болоогүй. Энэ хугацаанд одоо маш олон зүйлийг хийж, олон мэдээ сурвалжлага бэлтгэж, олон хүнтэй ярилцж, тал талын мэдээллийг судалж иж өөрийгөө энэ хэмжээнд бас хүрсэн болоо гэж бодож байна. Монгол Улсын их сургуулийг төгссөн шинэхэн сэтгүүлч Игэл-ээс очиж туршилтаар ажиллах боломж байна уу гэж уулзж ирсэн он бол 2008 он байсан. За үндсэндээ 3 жилийн туршид мэдээний сурвалжлагчаар өдөр тутам ажилласан. За харин түүнээс хойш 16 хоног хүртэлх хугацаанд за мэдээний анкераар ажилласан байна. За цаг үеийн асуудал болоо тухайн сэдвтэй холбоотой зочидтой, шинжээчтэй шууд эфирт ярилцсан. Хилцүүлгийн үеэр одоо уялдаа холбоог хангаж ажиллах те энэ бүх чадварыг эзэмсэн байдаг. Одоо үнэхэрийн шилдэг анкерууд Иглийн нүүр царай болж байна. Иглийн шинэ үе ихэлсэн гэдгийг энэ хүмүүс бардам хэлж байна гэдэг би бол бахархалтай байдаг. Яг одоо анкер гээд мэрэгчлэр ажиллаад сураад одоо яг 1 жил болж байна. Тэгээд яг энэ 1 жилийн хугацаанд бол маш их зүйл сурж байна. Яг жүжигчин гэдэг мэрэгчлээс одоо арай өөр нь тал талын мэдлэг боловсрал мэдээллээр маш их яг өөрийгөө цэнэглэх хэрэгтэй юм байна. Тэгээд айгүй бас юм цэгцтэй, цэвэрхэн, тод бас өөртөө ихтэйгээр мэдээлэлээ хүргэх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгээд сая яг давхар ажиллах хугацаанд боловсрал телевиз хүлээгүү пикчерсийн уран бүтээлд орсон. Тэгээд соёлоо гэд дүр дээр ажилласан. Тэгээд яг кино гарах хугацаанд давхар мэдээгээ уншаад явж байнгут мэдээж бас яг жүжигчин талаас ирж байгаа комментууд байна л да. Тэрний яг одоо яг Игэл телевизийн анкер одоо соёлоо гэдэг яг дүрээр хүмүүс хараад маш их сэтгэл ирүүлсэн. Тэгэл одоо яаж те нөгөө хүний байрыг булаачаад чи яаж ингээ алдрыг ийм байдалд хүргчээд өнөөдөр хөл бүтэн орон даяар Иглийн мэдээ уншаад байж байна тий. Тэнгүүтээ мэдээний титрийг өөрчлөөд яг миний дүртэй холбоод бас маш их яг зураг хөргөөд явсан. Тэгээд ер нь аль яг жүжигчин мэрэгчлээс арай жоохон ялгаатай санагдсан зүйл нь гэвэл би илүү цэгцтэй, яг илүү тод тэгээд бас яг тал талын мэдлэг, мэдээлэл бүх зүйлээр өөрийгөө цэнэглэх шаардлага гарсан. Шижигсэн залуучууд сургуулаа төгсөөд 1-2 жил болж байгаа 5-6 шилдэг сурвалжлагч нартай бид хамтарч ажиллаж байна. Шинэ залуучуудтай ажиллахад ямар байна вэ гэж олон хүмүүс асууж байгаа. Зарим нь үе хоорондын шилжилтийн үл ойлгоход тийм нөхцөл байдал байна уу? ЗТV-хэнтэй ажиллахад ямар вэ? Би энэ шинэ залгуу сэтгүүлчдийн үнэт зүйлс нь юу юм? Үйл явдлыг яаж өөрөөр хараад байгаа юм? Яаж бичиж нийтлж хүргэхийг илүүд үзээд байна гэдгийг илүү ойлгохыг хичээдэг. Тэндээ энэ хүмүүсээс би асар их зүйл сурч байгаа. Ингээд аваад үзэх юм бол бидний хийж байгаа үйл ажиллагаа Иглийн өнгөрсөн 15 жилийн түүх туршлага дээр суурилсан. Иглийн өөрийн гэсэн бий болгосон брендлэг энэ школыг энэ сургуулийг үргэлжлүүлэн авч яваа. Түүнийг төгөлдржүүлэн шинжилж яваа гэж хэлж болох. Мэдээний хөтөлбөр, за дээрээс нь ярилцлагын нэвтрүүлгүүд одоо байж болох таны сайн хэлсэнтэй бүхэл мэдээллийн платформоор дамжуулаад иргэдэд мэдээллийг бэлтгэж хүргэхээр бид нэр өнгөрсөн үе, өмнөх үе, одоо үе ингээд ирээдүйтэйгээ 3 үеэрээ хамт ажиллаж байна. Яг энэ дундаас би танаас сонирхож асуух гэж байгаа зүйл маань сэдвээ ер нь хэрхэн сонгох юм бэ? Энэ олон урсгалаар үзэгчдэд, иргэдэд хүргэх ёстой, мэдээлэх ёстой гэсэн энэ сэдвийг бид нэр хаанаас олж ийн? Амьдрал дундаас. Ер нь бол Иглийн мэдээний гол онцлог сэдвийн сурвалжлага байсан. Мэдээж одоо бүх телевизүүд сэдвийн сурвалжлаганд гол анхаарлаа хандуулж байгаа. Энэ бол өрсөлдөөн. Тэгээ энэ өрсөлдөөнд бид нар яаж тэргүүлэгч, манлайлагч байр суурь алдахгүй байх вэ гэдэг бол энэ сэдвийн сонголтойгоо шууд холбоотой. За ингээ өрнөж байгаа томоохон үйл явдлуудыг бид бол хизээж орхиж болохгүй. Түүнийг дагсан тэр том үйл явдлуудын сүүдэрт байгаа үйл явдлууд, сэдвүүдийг бид нар яаж баяжуулж илүү тод гаргаж ирэх вэ?
гэдэг бол одоо Иглийн сэтгүүлчдийн продюсеруудын гол толгойгоо ажиллуулж байгаа ер нь зүйлтэй. Тэгэхээр Иглийн мэдээ илүү хүний амьдралд ойр иргэнлэг байх нь бол Иглийн мэдээний гол амин сүнс. Тэгэхээр Иглийн мэдээллийн хөтөлбөрт энэ сэдвийн сурвалж бол том байр суурилаар эзэлдэг. Тэгээ энэ бол бид нөгөө иргэний сэтгүүл зүйг илүү хөгжүүл бид ингээ цааш нэгэ яаж шинээр ингээ баяжуулаад авч явах вэ? Мэдээг яаж үзэгчд ойрхон байх вэ? Иглийн мэдээллийн цаг тутмын мэдээллийн хөтөлбөр 19 цагийн үндсэн мэдээллийн өмнө Иглийн мэдээний өмнө үзэгчийг хэрхэн уяж байх вэ гэдэг болдог бид нар ингээд энэ сэдвийн сонголттой шууд холбоотой. Энэ 30 жилийн түүхэнд би яг тийм агсны үе 15 жил нь ажилласан байна. Анх Игэл телевиз орохдоо би гадаад мэдээний орчуулагч албанд шууд орж ирсэн. Тэр үед бол 2006 он гэдэг чинь тэр үед Игэл үнэхээр мэдээг бол үйлдвэрлэдэг байсан. Одоо нэг ийм ажил төрийн газар гэж бодё л та тийм үү. Талхны үйлдвэр гэж бодё. Тэгээд тэнд бол намайг ороход 6 орчуулагчийн нэг бий байсан. Гадаад мэдээ, Associated Press Америкийн том агентлагтай хамтарчлаа. Өдөрт бараг гадаад мэдээ, дотоод мэдээг ерөөсөө ингээл зогсолтгүй гэж үйлдвэрлэж гаргадаг байлаа. Тэгээд тийм хамт олонны нэг болж нэгдэжсэн. Иглийн түүхийг бичлэлцэж байсан үеийн уран бүтээлч нар одоо хэдэн зуун байгаа ах гэж бодож байна. Тэр дундаа таны одоо Игэл телевизтэй хамтдаа түүхээ бүтээж байгаа энэ цаг үед энэ түүхийн нэгээгэн хуудас болж байсан уран бүтээлчдийг бас нэрлэхгүй дуртахгүй өнгөрөх нь бас арай харамсалтай болов. Игэл телевиз үе үеийн шилдэгүүдийг төрүүлж гаргаж ирсэн. Иглийн 30 жилийн түүхийг 15 жилээр нэг 2 хуваагаад үзэх юм бол өмнөх Игэлд үнэхэрийн том чадвартай сэтгүүлч нар төрөн гарч салбараа манлайлж удирдах манлайлж явсан. Мөн ялгаагүй сүүлийн 15 жилээс ч гэсэн томоохон одоо сэтгүүлчид нийгмийн зүтгэлтнүүд маш олноор төрөн гарлаа. Тэрний нэгэн үедээ одоо бид яг ингэж зэрэгцээд ажиллаж байна. Бидний бүтээсэн энэ Иглийн 30 жилийг үзэж амжилгүйгээр тэнгэрт дүүлсэн бүргдүүд маань би тэднийг үргэлж дурсан санаж явдаг. Эрдэнэ цогт Наранбаатар, Пүрүүням, Мягмар Доржийн Батөрж, Хасбаатарын Гоёолзий, Дууны Насаа гэд. Үнэхэрийн шилдэг мэргэжилтнээ бид нар хамтран ажиллаж байсан юм байна. Тэр хүмүүсийг бид үргэлж ингээд санан дурсаж явдаг. За энэ хүмүүсээс одоо хувь заяаны тохиолоор ч юм уу ингээд үе тэнгийн болохоор Батөрж гэдэг сэтгүүлчтэй бид маш ойр дотн найзалж нөхөрлж явсан энэ хүнийг би өнөөдөр дурсъя гэж бодож байна. Өөрмөц дуу хоолойтой, өөр ингэсэн хурц тод илэрхийлэлтэй, хийсэн, битсэн, ярьсан бүхэн хүнд шууд хүрдэг онцгой сэтгүүлч байсан. Иглийн тод сэтгүүлч байсан. Орон дөрвийн үзэгчтэй Игэл телевиз 20 цагийн мэдээллийн хөтөлбөр эхлүүлж байна. Иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг цагдаа бас тодорхой хэмжээ бусрамгаар дараас нь үйл явдлыг Игэл телевиз 2-3 хоног таньж байгаад бас тодорхой бас төсөлтөөр үйл ажиллагаатайгаар бас өөрөө баг зодуулан байж үзүүлсэн. Таныг яг нэрээ ингээл ярьсан чинь за яг энэ 30 жилийг 15 гэдэг 2 циклээр ингээд аваад үзэх юм бол өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид нэр Монголын хэвлэл мэдээллийн салбарт ийм сэтгүүлчдийг гаргаж иржээ. Дараагийн 15 жилдээ бас ийм сэтгүүлчдийг гаргаж иржээ гэдээ ингээд нэр дурдаад ярьсан чинь нэрэл тэр хүмүүс маань одоо магадгүй ингээд өөр салбарт ч гэдэг юм уу тэтэл мэдээж хэвлэл мэдээллийн ажиллаа хийж байгаа тийм ямар төвшөнд байгаа вэ гэдэгтээ бол ингээд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэгдсэн хүмүүсийг Игэл өөрөө бэлтгэж чадчихжээ. Гэхдээ Игэл өөрөө бас нэг ингээд сэтгүүлч бэлдэх, сэтгүүлчийг ур чадваржуулах дотоодын соёл гэдэг нэг юм байгаад байна тийм. Энэ Иглийн тэр соёл нь юу юм бэ? Ерөнхийдөө энэ Иглийн школ анх сэтгүүлчүүд орж ирэхдээ шин содон байсан. Анх Игэл байгуулагдахад би сонин сэтгүүлд ажиллаж байсан тэр үеийг яг эргэн санддаг. Игэл үнэхээр топ бод байсан. Хүмүүс Иглийн мэдээг хүлээдэг байсан. Иглэр юу гарах бол гэж. Өнөөдөр ямар үйл явдал болох бол тэр үйл явдлыг яаж мэдээлэх үү гэх мэтчлэн гэр тий. Тэгээд дараа нь би
тэр гал тогоонд өөрөө ороод үзэхэд үнэхээр сэтгүүлч гэж ийм хүмүүс байд юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр хүмүүсээс асар их юм сурсан. Одоо ингээ эргээд харахад бид нар яг ингээд хамтран ажиллаж байсан юм шиг мөртлөө бас заримдаа асар том өрсөлдөгч. Хүн бүхэн тухайн үеийн сэтгүүлч хүн ийгэлд ажиллах юмсан гэж асар их өрсөлдөөнтэй байсан. Тэр өрсөлдөөн дундаас ялгарсан хүмүүс үлдэж өөрийнхөө түүхийг ийглийн түүхтэй хамт бичлсэн юм байна гэж харж байна. Одоо ч гэсэн ялгаагүй бидний үеийнхэн одоо яг ийгэлд ажиллаж байгаа ийглийн мэдээг өргөж яваа энэ залуучууд бол өөрийн түүхийг ийглийн дараагийн 30 жилийн түүхтэй бүтээхээр шамдарч яваа хүмүүс л гэж бодож байна. Яг эхнээс нь эхлээл бүгдээрээ зааж сургаж исэн. Бүгдээрээ алдаа дутагдал дээр те за одоо ингээрээ тэгээрээ одоо энэ дээрээ анхаараарай. Яг одоо энэ мэдээг бол ингэж уншина. Одоо ямар нэгэн шагнал баяр ёслолын мэдээг ингээд уншаарай гэд амар гоё эхнээс нь зааж өгч исэн. Тэгээд бас айгүй гоё алтай дутагдaltaй хамт аваад явжсэн л да. Яг алдчихээн сандрал угаасаа сандрал бол байна. Тэгэхээр энийг ингэж даван туулаарай. Эний чинь ингэдэг шүү. Яг одоо ямар нэгэн техниктэй технологийн саадлах гарвал энийг ингэж даван туулдаг шүү. Гэт яг л нөгөө нэг одоо ажил дээр тулгардаг саад бэрхшээлийг ах ихч гэдэг үүднээс амар гоё хилээд, тайлбарлаад, ойлгуулад тэгээ бүр зарим нь яг үзүүлээд зааж өгч исэн. Маш удаан хугацаанд ийгэлтэй хамт байсан учраас яг надад одоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллах маш олон чадваруудыг суулгаж өгсөн газар гэж боддог. Ийглийн мэдээний ер нь хамгийн алдартай юм stand up. Тэгээд Америкийн барууны сэтгүүл зүйн энэ туршлагыг нэвтрүүлэхдээ энэ хөтөлтийг мэдээнд их бүтээлч байдлаар монголчууд ашиглаж оруулж ирсэн. Бид нар хин тийм бүтээлч сайн хөтлөлт хийх нү гэдгээрээ бас тийм өрсөлдөж байлтайсэн. Тэгээ одоо эргээд ингээд зарим хөтөлтүүдэд харахаар одоо арайдын төв pop хөтөлтүүд хийх байжаа гэж бас тийм бодогддог. Бас хамгийн алдартай хөтөлтүүд бол байгаа шүү дээ. Манай Алтан шагагийн шалбаагийн дундаас Алтан шагаа мэдээллээ гэл. Утааны сурвалжлагууд тулгаа намаа харж яана уу би энд байна гэх. Үнэхээр тийм бүтээлч хөтөлтүүдийн тийм өрсөлдөөн бол нэлээд байсан. Тэндээс бусад телевизүүдэд нэлээд туршлага болж бүгдээрээ тэр хийж байсан. Одоо бидний хийж байгаа хөтөлтүүд бол илүү баримтат тулгуурласан. Ер нь том үйл явдлууд дээр хөтөлт хийж байгаа нь нэг талаар мэдээллийг яг бодиттой үзүүлж байгаа. Хоёрдугаарт тэр үйл явдлын гэрч нотлох баримт нь бас би өөрөө шүү гэдгийг харуулах тийм үндсэн үүрэгтэй учраас илүү гол үйл явдлууд дээр энэ хөтөлтүүдийг илүү ашиглах нь үр дүнтэй гэж бас боддог. Бусад телевизүүдийн хувьд яг мэдээллийн хөтөлбөр гэдэг бол нэг хэсэг нь байдаг тийм. Харин Eagle телевизийн хувьд мэдээллийн хөтөлбөр бол үндсэн хөтөлбөр гэж явдаг. Тэгэхээр ерөн зүгээр ингээд сондоо тоотой цаг болгон дээр мэдээллүүдийг хүргэх гэдэг бол бас л амархан ажил биш байх гэж зүгээр хувьдаа бодож байна. Би нэг дотор нь өөрөө байдаг болохоор хэцүү гэж яриад ах нь бас хэцүү юм. Гэхдээ л тэр чинь яг тухайн өдөртөө болж байгаа магадгүй өнгөрсөн өдөртөө болсон онцлог гол үйл явдлуудыг цаг тухай бүртэн шинээр ингэж мэдээлэх ингэж одоо тасралтгүй ажилдаг одоо нэгсэнд уурхайн зарчим гэж ойлгож болно шүү дээ тий. Яг ингэж явахын тулд мэдээж энэ одоо сэтгүүлчээд за энэ одоо арын албанд байдаг продюсерууд зураглаачид гэл ингээл нэг мэдээлэл хүрхийн арталд юу болж өрнөдөг вэ гэдэг бол бас үзэгчдийн хувьд бол сонирхолтой асуудал байдаг байх л та. Гэхдээ Eagle бол яг нэг үндсэн хөтөлбөр нь мэдээллийн хөтөлбөр гэдэг утгаараа жишээ нь өдрийн мэдээ яаж
одоо ямар зохион байгуулалтаар явж үзэгчдэд хүрдэггүй, оройн мэдээндээ юу ингэж шингээхийг хичээдэггүй. Оройн нэг цагийн хөтөлбөрөөр улс их оронд болон дэлхийд дахин дүрнсэн яг тухайн өдрийн онцлог үйл явдлыг хүргэхийн ард хичнээн хүний хүч хөдөлмөр шингэжиж хүрдэггүй гэдгийг үзэгчдэд бас танин мэдхүү мэдээлэл болгож хүргвэл. За өнөөдөр номингийн сурвалжлыг 11 дээр өгсөн чинь төвшөөгийн мэдээг 13 дээр өгөл зохимжтой байна. За 11-ийн мэдээ шууд явж байна. Өнөөдрийн 11 цагийн мэдээлэлд эмчнэр багш нарын ажил аялалтай холбоотой гол үйл явдлын мэдээллүүд орж байгаа. Тэгээд бас гадаад мэдээ гажимэг сэтгүүлч орж ерөнхийдөө 11 цагийн мэдээнд 6 мэдээ тэгээд гадаад үйл явдлын 2 мэдээлэл орохоор төлөвлөсөн байгаа. 9 цагаас манай яглийн хамгийн ихний шинэ мэдээ явдаг. Тэгээд 11, 13, 15, 17 цагууд дээр урсгал мэдээнүүдээ ер нь төлхөө яваад 19 цаг дээр гол үйл явдлуудынхаа мэдээллүүдийг өдрийнхөө сэдвийн сурвалжлуудыг голцлоо өгдөг байна. Ер нь маш давчнаар хэлэх юм бол яглийн суур школ гэдэг үндс нь ер нь энд байгаа юм. Мэдээ шинэ байх, шуурхай байх, шудраг байх. Тийм ч утгаараа Eagle телевиз шинэ шудраг шуурхай гэдэг урайтай байсан. Яг энэ школ Eagle-д ажиллаж байгаа бүх хүнийг ер нь сэтгүүлч болгож хүмүүжүүлдэг. Зураглаач ч байна уу, продюсерч байна уу, жолооч байна уу, эвлүүлэгч байна уу те. Eagle телевиз яг энэ ч утгаараа хурдтай байхыг ирмэлцдэг. Мэдээж өдөрт 18 цагийн мэдээний эфир хийнэ гэдэг бол асар хүнд ажил. Энийг бид нар магадгүй ингээд нэг өдрөөр нь тооцоод 30 жилээр нь үржүүлээд тоогоор илэрхийлэх юм бол ямар гайхамшигтай том тоо гарахыг үл хэлж мэдгүй. Тэгэхээр цаг үрийн мэдээг бид нар одоо сондгой цаг болгон дээр бүх мэдээг шинэ байлгахын төлөө ирмэлзээд ажиллаж байгаа энэний ард бол маш их хурд анхааралтай байх. Энэ хурдтай байх тул үйл явцдаа бид нар алдахгүй зөв оновчтой байх гэдэг бол ерөөсөө маш том хариуцлагын асуудал. Тэгэхээр хүн бүхэн хариуцлагатай өмнөх ажлаа сайн хийжээж энэ мэдээ босно. Тийм ч учраас би хамгийн түрүүнд хэлсэн Eagle бол зогсолтгүй эргэх нэг ч эрэг шүргэн гацаж өөл болох мэдээний машин. Энэ машин байгаа, энэ машиныг ажиллаж байгаа бүх хүн яг Eagle-ийн үндсэн школ тэр юмар өөрөө ажиллаж байгаа учраас яг энэ эдис нь болж чадж байгаа гэж бодож байна. За Eagle телевизийн гол давуу тал бол бүх юм шууд явдаг. Би түрүүсэн анхны 6 цагийн шууд нэвтрүүлэг явж байсан. Өнөөдөр ч гэсэн Eagle телевиз яг тэр стандартаараа явж байгаа. Шууд амжилтуудын шууд нэвтрүүлэгтэй цаг нь улам бүр нэмэгдэж байгаа. За өнөөдрийн байдлаар ихэд өглөө 9 цагаас эхлээд сондгой цаг болгон дээр бүх мэдээллүүд, бүх ярилцлагууд өдөрт 5 өнөөдөр бол үлгээж авдаг мэдээллүүд дандаа шууд 1 сарын хугацаанд дадлага хийсэн. Тэгээд яг шууд гэдэг утгаараа маш их сандрал, маш их айцтай яг анхны эфиртээ орж исэн. Тэгээд яг нөгөө хүн сандраад айгаад за би ингээ алтчихгүй дээ. Яагаад гэвэл энэ шууд эфир яг одоо яг Eagle телевизийн бүх нэвтрүүлэг, бүх мэдээ бүгдээ яг шууд явдаг болохоор алдаа гаргачихгүй дээ гэдэг ийм айц байдаг байсан. Хүндээ тэгж бодоод татсан алтаад идэм шиг надад санагдчихсан байхгүй. Тэгэл аль болох өөрийгөө тайвшруулаад аль болох одоо алдсан ч яг тэрэндээс ингээ сандрал авахгүйгээр одоо алдаагүй юм шиг шууд дараагийнх руугаа орох гэдэг зүйлийг бас маш их би сурж исэн. Тэгээд мэдээж яг алдаа оноотой зүйл байгаа. Тэрийг яагаад тэгээд нөгөө бичлэг биш дахиж давтна гэдэг юм байхгүй шууд явж байгаа болохоор шууд л алдсан ч алдаагүй юм шигээр цаашаа яаж үргэлжлүүлэх вэ? Яаж нүдний харц дууны өнгөтэй өөртөө яг энэ уншиж байгаа зүйлдээ ямар ихтгэлтэйгээр үзэгчтэй хүргэх үү гэдэг зүйлийг бүр маш сайн сурсан. Яг 1 жилийн хугацаанд бол за шууд гэдэг нь өөр маш том хариуцлага байдаг. Өөрөөр хэлбэл за найруулагчийн зүгээс анхаар эфир за орсоо гэл тэгэхэд үзэгчдийн өмнө гарч ирж байгаа учраас тухайн шууд дамжуулах гэж байгаа мэдээлэх гэж байгаа үйл явдлын талаар заавал мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас Eagle телевизийн хөтлөгчид бол өөрсдөө ямагт за хамгийн одоо энгийнээр хэлэхэд өглөө босоод тухайн өдөртөө ямар үйл явдлууд болох уу гэдэг өөрчилж таамаглаад мэдээ за тэр талаар өөрийгөө бэлтгэсэн байх хэрэгтэй байдаг. Тийм ч учраас ерөнхийдөө хөтлөгчдийн зүгээс илүү бус телевизийн хөтлөгчдийг бодвол харьцангуй бас тийм маневрын чадвар илүү сайтай. За бас тодорхой хэмжээнд туршлага энэ шууд дамжуулалтууд шууд нэвтрүүлгүүд маань туршлага болж байдаг. Учираас тухайн хөтлөгчд маань өөрсдөө бас маш сайн бэлтгэж явах хэрэгтэй байдаг. За манай телевизийн анкруудын хувьд бол байнга одоо ямагт
бэлэн байхыг бол шаарддаг. Учир нь өдөрт бол тогтмол шууд нэвтрүүлэг, шууд эфирт бол суудаг. За зарим тохиолдолд одоо альва үйл явдлаас шалтгаалаад бидний бүхэл одоо бүтэн өдөржингөө одоо эфирт суух ийм тохиолдол бол гардаг. За тэрүүгээрээ ч гэсэн манай телевизээс ялгардаг болоо гэж миний хувьд бол боддог. За байнгын одоо цаг баримтлах, байнгын шууд бэлэн байх. За тухайн одоо ямар ч сэдвээр ямар ч үйл явдал ороод ирсэн түүнийг одоо ярих юм чадвартай байхыг бас нэг талаараа бас шаарддаг юм болоо гэж боддог. Энэ ч утгаараа Игэл телевизийн анкерууд бас энүүгээрээ илүү ялгардаг болов уу гэж миний хувьд бодож байна. Өглөө би мэдээндээ суулаа, гарч ирээд би мэдээндээ орлоо гэхэд магадгүй эн чинь техникэл юм чинь унтран те. Техник унтрлаа гэж бид нэр эфирт хэлэх хэрэггүй. Тэгэхээр яг тэр үед Игэл эфир бол ялангуяа дандаа мэдэн шууд явж байгаа. Зочин бод дандаа шууд явж байгаа. Тэгэд яг энэ үед яхаа гэхээр тухайн хүний ерөөсөө л энтгийг шалгадаг те. Би мэдээ уншиж байхад суплер унтрлаа гэхэд тэр мэдээний талаар би үргэлжлүүлээд яриад техник унтраагүй юм шиг би эфирийн авч явах хэвээр энэ ур чадварыг Иглийн анкерууд бүдээрээ тодорхой цаг хугацаанд эзэмшсэн байдаг. Магадгүй шинэ байхдаа бид нар бүдэрээ шинэ байна те. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам бид нар чанарчдаг, чамбайрдаг, цаг хугацаа өнгөрөх тусам бид нар улам мэрэгжлийн болдог. Энэ одоо Иглийн анкерын хамгийн гоё том давуу тал юм болов гэж харж байгаа. Иглийн мэдээ хөтөлбөрийн бэм гарагийн дугаар эхэлж байна. Шинэ 7 өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ мэдээ нэрийн хөтөлбөрийн өглөөний дугаар эхэлж байна. Игэл телевиз Иглийн мэдээ хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаараа эхлүүлж байна. Багуудын мэндийг хүргэе үзэгчдээ 11 цагийн мэдээ эхэлж байна. Игэл телевиз тав та бүхэнд баярлалаа. Улаанбаатарт 15 цаг болсон байна. Мэдээний телевиз гэдэг утгаараа зөвхөн мэдээ явдаг гэдэг бас ойлголт нийгэмдэр байхыг үгүйсэхгүй тийм ээ. Гэхдээ бид нэг талаараа мэдээ, нөгөө талаараа мэдээлэл бэлтгэдэг олон нэвтрүүлгүүдийг хөтөлбөртөө багтаасан байдаг штэ. Ер нь бол яг эдгээр хөтөлбөрүүдээс онцлоод ингээд явах юм бол мэдээлэх юм бол та тухайлах юм бол яг Игэл телевизийн мэдээ бол мэдээж яг үндсэн брэнд хөтөлбөр. Түүн дээр нэмэх нь гэдэг ингээд тодтолуудаар мэдээлэл болж очдог тэр одоо хөтөлбөр нэвтрүүлгүүдийг танилцуулбал. Ер нь Иглийн түүхэнд олон анхаарлыг татсан маш том сэдвүүдийн хүндсэн нэвтрүүлгүүд байсан. Хоёрын дээр сэтгүүлчийн нөгөө цуврал нэвтрүүлгүүд байдаг. Түүний дараа дэлхийн мэдээ хөтөлбөрөөр бид нар шууд дамжуулсан маш том үйл явдлууд. Иракийн дайнаас ахуулаад тэгээд түүний дараа сэтгүүлчид бид нар өөрсдөө 7 хоногийн төгсгөл баасан гарагт ширээ тойрч суугаад тухайн 7 хоногийнхөө мэдээг ярьдаг News Talk гэдэг хөтөлбөр байсан. Тэгээд 7 хоногийн тоймоо 7 хоногт болсон онцлог үйл явдлуудыг 4 сэтгүүлч суугаад 20 минутанд маш товч тодорхой ярилцдаг, дүгндэг юу болов гэдэг хөтөлбөр байсан. Тэгээд ингээд харахад ер нь альч үед Иглийн нэвтрүүлгүүд ер нь энэ товч тодорхой аналитик байх шин чанараа ер нь алдаагүй. Одоо бидний хийж байгаа нэвтрүүлгүүд бас яг энэ шин чанарыг бас агуулж байгаа. Улс улс томчийн тусгай сурвалжлага, Балжин ям томчийн дундын бүс ярилцлага. Ингээд харах юм бол яг энэ аналитик шин чанаруудыг агуулсан илүү шинчилсэн хэм маягтай нэвтрүүлгүүд хийж байгаа. Игэл телевиз эфирээ цацаж эхлээд 30 жил өнгөрсөн байна. За үүний 10 жилд нь миний хувьд бол энэ байгууллагын эдис болж ажиллаад явж байна. Энэ хугацаанд бол мэдээж нийгмийн сурвалжлагч хийж байгаа, сүүлийн 2 парламентод тогтмол парламентын сурвалжлагч хийж исэн. За энэ хугацаанд бол өмнө нь өөрийн гэсэн онцлогтой, өнгө төрхтэй ярилцлага нэвтрүүлгүүд бол Игэл телевизээр цацагддаг байсан. За миний хувьд бол яг юм өөрийн гэсэн ялангуяа улс төрчдийг урьж оролцуулдаг нэвтрүүлэгтэй болохын тулд энэ хугацаанд бол бэлтгэгдсэн гэж өөрийгөө боддог. За ингээд бас яг одоо буюу 2025 онд дундын бүс гэдэг ярилцлага нэвтрүүлгийнхаа төслийг эхлүүлээд явж байна. За энэ хугацаанд бол мэдээж 7-оос 8 улс төрч голдууд зочдыг бол оруулаад явж байна. Дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт бол хууль тогтоох дээд байгууллага, засгийн газарч гэдэг юм уу. Одоо мөн дээрээс нь хууль хяналтын байгууллагуудын яг шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол илүүтэй оролцдог. Мэдээж Игэл гэдэг нэр бол 30 жилийн түүхэнд Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн жин дарж үн цэнийг бүтээсэн ийм телевиз. Тэгэхээр миний хувьд бол дундын бүс нэвтрүүлгийг хийхэд зочдтой урахад, зочноо олоход бол
санаа зовох зүйл байдгүй. Ягаад гэвэл Eagle телевиз гэдэг нэр маань өөрөө Балжинам гэдэг нэрээс том учраас Eagle телевиз гэдэг нэрэнд бол илүүтэй одоо нөлөөлж зочид маань бол энэ студид торхгүй урж ирж оролцдог. Тусгай сурвалжлага гэдэг бас нэг өөр одоо сурвалжлагын нэг хэлбэр гэж ойлгож болох бах тий. Энэ жишээнд тухайлах юм бол мэдээ сурвалжлагаас юугаараа өөр юугаараа ялгаатай яагаад тусгай сурвалжлага юм бэ? Ер нь тусгай сурвалжлага нэвтрүүлгийн сэдвүүдийг сонгоход ер маш их ярилцдаг. Тэгээд яг энэ чухал сэдв байна гэдгийг сонгох хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр яагаад мэдээнээс өөр юм бэ? Зүгээр энгийн нэвтрүүлгээс өөр юм бэ гэвэл энэ бол ерөн сурвалжлага шинж чанартай. Тэгээд арга ажиллагаа нь илүү хүндрүүлсэн нарийн. Монгол улсын 15-аас 64 насны хүн амын 0.3% нь хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэгэлдэг гэдэг ийм судалгааг нэгдсэн үндэсний байгууллага тун саяхан зарласан. Eagle телевизийн тусгай сурвалжлага гэдэг энэ нэвтрүүлэг бол надаас өмнө өөрөө 2 сэтгүүлч хийж исэн байл. Тэгээд тухайн үедээ удирдлагын санал тавьсаар энэ Eagle гэдэг том телевизэд 2023 оны 11 сард орсон. Тэгээд тэрнээс хойш ингээд тасралтгүй хийж миний нэвтрүүлэг бол 90 сурвалжлах нэвтрүүлэг. Гэхдээ би 90 сурвалжлах гэхээс илүү асуудал дэвшүүлсэн ялангуяа шийдлийн сэтгүүл зүг хийхийг хүсэж байгаа. Яг энэ чиглэлээр өөрөө ингээд сэдвээ сонгоод захирал удирдлагатайгаа ингээд зөвлөдөөд ингээд нэвтрүүлгээ хийж. За том телевизэд ажиллахын давуу тал бол ихээ. Ямар ч Eagle-ээс явж гинэ гэхэд ямар ч хөөгд гарахгүй мэдээж тийм ээ. Хамгийн гол нь нөгөө их сурвалж маань дараа намайг одоо эвгүй байдалд оруулах болов гэсэн айцгүйгээр хүлээж авдаг. За мэдээж том телевизэд би нэгд ажиллаж байгаа учраас өөртөө нэлээ хариуцлага өөрөөсөө нэлээ хариуцлага шаарддаг. Хариуцлагатай бай тийм ээ. Сэдвээ сайн судалдаг. Тэгээ одоо 40 арай хөрөг байхаа 30 хэдэн дугаар бол гарцсан. За өөр сэдвээр хөвчлэн нөгөө нийгмийн асуудлуудыг хөндөж явдаг. Хөндөө зогсохгүй ер нь шийдлийн юм байвал зүгээр юм шүү дээ гэд тухайн салбарын олон мэрэгчлэлтүүдийг ялангуяа шинэ их сурвалжуудыг өөрж оролцуулахыг хичээдэг. За тодорхой хэмжээнд бас үр дүнгууд бас гарч байна. Дэлхийн мэдээ хөтөлбөр бол яхааргүй бас онцлохгүй байхын аргагүй хөтөлбөрүүдийн нэг байх гэж боддог. Би хувьдаа бас яг магадгүй өнөөдөр Eagle телевизээр гарч байгаа дэлхийн мэдээ хөтөлбөрт бэлтгэгдсэн тэр уран бүтээлчид, тоймчид Eagle-ийн ухраас гэдэг бас нэг тийм одоо бахархал омогшлыг тээж явдаг болов уу гэж боддیں۔ Тэгэхээр яг нөгөө нэг чиглүүлэг хийж байгаа удирдлагын багийн төлөөллийн хувьд та яг энэ дэлхийн мэдээ хөтөлбөр тэгээд ер нь яг энэ уран бүтээлчдийн ур чадвар гэдэг тал дээр бас нэг үнэлгээд үнэлтийг хийх юм бол. Ер нь үе үеийн Eagle-ийн мэдээний, Eagle-ийн дэлхийн мэдээний тоймч нар хамгийн шилдэг хүмүүс байсан. Ариун болд, туул, уянга, сэлэнгэгч. Тэгээд тэр хүмүүстэй яг ижилхэн хамтарч ажиллаж исэн Ганбаяр маань одоо хүртэл Eagle телевизийн дэлхийн мэдээг одоо жишээ нь Ганбаярын тоймлж байгаа тоймыг харахад бол маш гүнзгийн мэдлэгтэй өргөн цар хүрээтэй мэдлэг яваад байна шүү дээ. Энэ бол гэхдээ яа харахгүй олон жилийн туршлага, олон жил хоригдлуулсан мэдлэг мэдээлэл. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн өдөр өрнөж байгаа үйл явдлын мэдээллийг яриа зогсохгүй түүний хажуугаар өмнө хойд түүхүүд нарийн учир шалтгааныг илүү таниулсан, мэдээлсэн юм байгаараа илүү онцлогдсон. Жишээ нь ер нь дэлхийн мэдээ ч юм уу гадаад мэдээ ямар хэрэгтэй юм бэ? Юугаараа ер нь ач холбогдолтой юм гэдэг асуудлыг хүмүүс тавьдаг. За Америк ямар холбоотой юм бэ гэхэр чинь бид нар чинь 3 дахь хөршийн бодлого гэж хэрэгжиж тэрнийг нь хамгийн нөлөө өгөх том улс Америк нэгдсэн улс. Тэгээ 20 мянган гаруй монгол хүн тэнд амьдарч байна. Бид нар чинь энэ бүхнийг мэдчих шаардлагатай. Тандж явах шаардлагатай. Энэ бүх үйл явц юунаас өрнөж ийнэ гэдэг. Тийм учраас бидний энэ ажиллаж байгаа ажлын үр шим ач бүгд нь тэндэл юм гэж бодож байна.
манайх шиг ийм онцгой байралтай дэлхийн том улсуудтай ингэж ямар нэгэн байдлаар холбогддог улсыг бол ер нь дэлхийн ховрох. Учраас бид нар бол байнга л дэлхийн ертөнцөд ажиглаж явах хэрэгтэй. Тэр үүднээс л одоо бидний энэ үйл ажиллагаа хийж байна. Манай ил визийн нийтлийн бодлогын гол зөв мэдээ юм шиг харагддаг мөртлөө бид нар. Мэдээллийг агуулсан том нэвтрүүлгүүдийг хийгээд байгаа шүү дээ. Тухайлах юм бол бид нар тусгай сурвалжлага тоон тойм мэдээллийн хөтөлбөр дундуур явж байгаа тойм хөтөлбөрүүд тэгээ бүтэн сарын амралтын өдөр явж байгаа 7 хоногийн том юу болов гэх тээ. Ер нь манай нэвтрүүлгүүд илүү мэдээллийг маш сайн боловсруулсан аналитик хийсэн үзэгчдэд өндөр түвшний мэдээлэл өгөхийг хичээсэн юм нэвтрүүлэг. Өөр яг мэдээлэл агуулсан нэвтрүүлгүүд бол бас хэлээ олон байл да. Манай мэдээллийн хөтөлбөр дундуур явж байгаа тоймууд, улс төрийн тойм, эдийн засгийн тойм, мөнгө жаргал тойм чи хийж байгаа тоон тойм. Бас эгэл визтэй хамтран ажилладаг байгууллагуудтай бид ингээд хамтраад олон жилийн турш хийж байгаа эдийн засгийн шинжээчийн цаг илүү мэдээллийг илүү гүнд нь орж нарийн боловсруулсан мэдээллийг иргэдэд хүргэхийг хүсэж байгаа. Түүнээс бид тим болжээ тим гэд тоо ч юм уу баримт зүгээр цацаад өнгөрөх биш, илүү мэдээллийг гүнд нь хүрж нарийн судалж шинжилсэн боловсруулсан мэдээллийг иргэдэд өгөх. Энэ бол Eagle телевизийн мэдээллийн шинж чанартай нэвтрүүлгүүдийн гол онцлог. Eagle телевиз 2012 оноос ер нь бол мэдээллийг төрөлжүүлэх тусдаа албад бол байгуулж байсан. Тэгэхээр тухайн үед бол манай мэдээний одоо эдийн засгийн мэдээний алба бол өдөр тутамд 1 цагийн эдийн засгийн мэдээг хүргэдэг. За үүнээс гадна бол тойм нэвтрүүлгүүдийг хүргэдэг байсан. Тэгэхээр яг тоонтой хөтөлбөрийн хувьд бол 2014 онд тухайн үед одоо манай эдийн засгийн албаны дарга ган зориг анх болын тоонтой хөтөлбөрийг санаачилж өөрөө бол хөтөлж хүргэдэг байсан. Тэгэхээр миний хувьд бол 2019 оноос эхлээд тоонтой хөтөлбөрийг бол хүргэж байна. Тэгэхээр өнөөдөр бол хэвлэл мэдээллийн салбар одоо өөрчлөн шинжлэгдэж цаг үеэ дагж одоо хувьсан өөрчлөгдөж байна. Мэдээж нэгэн цагт бол шуурхай байх гэдэг асуудал бол хэвлэл мэдээллийн салбарт маш чухлаар яригддаг байсан бол өнөөдөр үнэн байх гэдэг асуудлаас нэлээд чухал яригдж байна. Тэгэхээр шуурхай мэдээллийг хүргэхдээ тухайн мэдээллийг бас үнэн зөв эсгэд бол дүгнэлт хийж чаддгүй. Тэгвэл иргэдэд одоо тухайн одоо их сурвалжийн ярьж байгаа тоо ер нь яг үнэн бодит юм уу? Тухайн тоо ер нь сүүлийн жилүүдэд яаж өөрчлөгдсөн, юуг илэрхийлдэг юм уу? Яг тоон дээр суурилсан тэр тойм хөтөлбөр бол яг энэ тоон тойм хөтөлбөрийн бас нэг одоо гол онцлог гэх юм уу? Тэгэхээр миний хувьд Eagle телевизийн мэдээллийн хөтөлбөрүүд дундуур 10 минут орчмын эдийн засгийн тойм бэлтгэж хүргэдэг. Эдийн засаг гэдэг бол хүнтэй маш холбоотой, хүний амьдралтай, хүний халаастай, хүний цалин орлоготой юм холбоотой. Гэхдээ тоо гэдэг бол зарим талаар юм уйтгартай. Тэгэхээр энэ хоёрыг бас холбохын тулд нэгдүгээр сонирхолтой, хоёрдугаарт ойлгомжтой, гуравдугаарт энгийн те хүний амьдралд ойрхон. Гэхдээ энэ бас мэрэгжлийн одоо мэдлэг шингэсэн ийм байдлаар тайм хийх хичээдэг. Бас дэлхийн улс орнуудын одоо эдийн засагт өрнөж байгаа альва үйл явдлууд, анализ тийм ээ хөдөлгөөн тэр болгоныг бас Монголын эдийн засгтай холбож ойлгохыг хичээдэг. За 7 хоногийн 5 өдөр бид нар завгүй ажил хөдөлмөрлж мэдээний урсгалтанд явсаар 2 өдөр нь амардаг. Гэтэл Eagle телевизийн 2 амралтын өдрийг чийсэн үзэгчдтэй зориулж чаддгийн болоо гэж боддог. Одоо бид хоёрын ярилцаа сууж байгаа энэ нэвтрүүлэг маань ч гэсэн амралтын өдрүүдэд зориулж Eagle-ийнхаа үзэгчдийг одоо оюун бодол бүх зүйлийг амраах зорилготоор танин мэдгэн гэдэг юм уу хөтөлбөрийг бас бэлтгэж хүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр манай Санжир гарагийн цэцэн нэвтрүүлэг маань Eagle телевизэд 7 жил гаруй одоо 7 хоногт мич тасралтгүй явсан бас цөөн хэдэн хөтөлбөрүүдийн нэг юм болон магадгүй царийн ганц ч гэж магадгүй. Тэглгүй яах вэ? Амралтын өдрүүдээр зориулан бэлтгэдэг нэвтрүүлгүүд маань бид нар бас мэдээллийн шин чанараа алдахгүй ингээд юу болов хөтөлбөр хагас сайнны мэдээллийн хөтөлбөр гэд нэвтрүүлгүүдийг явж штэ. Тэгэхээр тэр донд Санжир гарагийн зочноор миний хамгийн өөрийн үзэх дуртай нэвтрүүлэг. Илүү тарих амрааж хүний ярьж байгааг сонсож ойлгож шир мэдээлэл авдаг яг л гоё амралтын. Тэгвэл Eagle-ийн өнгө төрхөө алдаагүй ийм нэвтрүүлэг гэж би боддог. Тэгээ Санжир гарагийн зочин нэвтрүүлгийн хамгийн дуртай үзэгч нь өөрөө бас ингээ оролцоо сойж байгаа. Надад бас их гоё юм. Нэрийг нь хүртэл ингээд манай баяраа бас өгч ирсэн. Анх ямар ч нэр өгөхөө мэдэхгүй бид нар ч бас нэг нэрийн санал дээрээс айгүй санал зөрөлдөөд тэгээд нэрний утга учирыг одоо баярагийн тайлбарласнаар хэлвэл одоо Санчир гарагаас ирсэн юм шиг тийм өвөрмөц содон
сонирхолтой хүмүүс бидний дунд маш олон амьдарч идэг. Тэр хүмүүсийн одоо хийж бүтээсэн зүйлсийг, хийх дуртай зүйлсийг мөн дээр нь одоо хүнд хэрэгтэй зүйлсийг одоо хүргэдэг байя гэдэг ийм зорилгоор энэ нэрийг ч өгсөн, энэ зорилгодоо ч бас хүрсэн гэж бодож байна. Одоо ч бараг 5 6 7 жил баг явчих шиг боллоо. Тэгээд тэрний эхний 2 жилд нь л би яг хамт байсан. Анх эхлүүлээл эхний 2 жилд нь хамт байсан. Маш олон хүмүүстэй ярилцж байсан. Мэдээллийн урсгал ачаалттай ажлын дундуур хүн ямар нэгэн байдлаар тархин амраах хэрэгтэй. Гэтэ тархин амраахтаа үр дүнтэй амраахтан зориулаад сенсорийн зочин нэвтрүүлгээ бид бэлтгэж үзэгчдэд хүргэдэг. Нэвтрүүлэг маань өнөөдөр 7 жил гаруй хугацаанд 7 хоног тутам одоо нэгч 7 хоногийг алхасаж тасалдалгүйгээр үзэгчдэд хүрсэн байна. Одоогийн байдлаар 300 гаруй зочин манай нэвтрүүлгийн зочин хоморт ирж өөрсдийнхөө хийж байгаа ажил танин мэдхийн талаарх мэдээллийг хуваалцсан байдаг. Зочдоо бид нар сонгохдоо нийгэмд аль болох нөлөө үзүүлж байгаа. За тэр дотроо эргээр нөлөөлж байгаа манлайлал үзүүлсэн, амжилт гаргасан хүмүүсийг сонгож оролцуулах хичээдэг. Телевизийн уран бүтээлд сэтгүүлч редакт. Тэгээд наадам дөхөө юм уу цагаан сар дөхөөд тэгэхээр өмнө нь бол ингээд телевизийн мэдээнд ихэвчлэн хурлын сурвалжлууд дарга нар ярьдаг. Ийм мэдээ зохиолж ирсэн шүү дээ. Тэгээд Игэл бол илүү амьдрал дундаа сурвалжлага хийдэг энэ одоо жанрч гэх юм уу энэ тал руу илүү төлхөө хөгжсөн. Тэгээд энэ ч одоо Иглийн гол өнгө төрх. Иглээс хамгийн анх одоо үзэгчтэй утсаар холбогдоод эфирчүүд амьд харилцаа үүсгэдэг ийм нэвтрүүлгүүдийг оруулж ирж байсан бол сүүлийн жилүүдэд бид нар иргэний мэдээгээд үндсэн өдөр тутам бүтэн цагийн зөвхөн иргэдэд хэрэгтэй мэдээллийг хүргэдэг. Иргэдтэй юм уцаар харилцдаг ийм мэдээллүүдийг явуулж байна. Тэгэхээр аливаа телевизийн мэдээлэл өөрөө иргэдийн өмнө толгомдож байгаа нийгэмд шийдвэрлэл зохих асуудлуудыг ямар өнцгөр, ямар хэлбэрээр хүнд яаж ойлгуулах вэ? Түүний одоо шийдэх гаргалгаа нь ямар байх вэ гэдэг агуулгыг хүндэн ярьдаг гэж бид хувьдаа ойлгодог. За энэ ч агуулгаараа иргэний мэдээ хөтөлбөр бол за миний ойлгож байгаагаар ерөөхдөө за иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шууд эфиртэй холбох гол гүүр нь болох. Өөрөөр хэлэх юм бол иргэний тулгамдсан асуудлыг бусдад нээлттэй байдлаар хүрэхэд гол нь чиглэлийн болов гэж хардаг. Тэгээд иргэний мэдээ хөтөлбөр өөрөө за би болсон буюу эфирт гарч ирсэн цагаасаа эхлэн за маш олон үзэгчдийн санал хүсэлтийг бол авч ирсэн. За ирж байгаа санал хүслүүд маань дандаа за нийгмийн өмнө тулгамдсан асуудал гэхээс илүүтэй иргэдийн өмнө шийдвэрлэл зохих асуудлуудыг за онцолж хилдэг байсан гэдгээр бол бас онцлогддөг юм аа. За Игэл телевизийн хувьд бол өргөн нэвтрүүлгийн сугийнхаа хувьд мэдээ нэвтрүүлгийн ихэнх хувь буюу 70%-ийг Монгол нэвтрүүлгүүд эзэлдэг. За Монгол нэвтрүүлгүүдийн хувьд бол Иглийн мэдээний өрөөгөөд цаг үеийнхаа мэдээллүүдийг өдөр тутамд хүрэхээс гадна манад ярилцлагын олон нэвтрүүлгүүд байдаг. Орчуулгын нэвтрүүлгийн хувьд манайх ихэнх нь танин мэдэх үн болон өв соёлын талаар агуулдаг нэвтрүүлгүүдийг гаргадаг. Тэгээд Deutsche Welle агентлагийн Германд үйлдвэрлэг буюу тухайн цаг үеийн одоо тухайн орны улс онцлогийг харуулсан нэвтрүүлгээс гадна Euromax даяарчлал 3000 зэрэг танин мэдэх үн нэвтрүүлгүүдийг гаргадаг. Мөн Японы элчин сайдын хамтаа хамтраад Japan Topics Video буюу одоо Японы өв соёл түүхийг харуулсан нэвтрүүлгүүдийг өөрийн дуу оруулалттайгаар үзэгчдийн хүртэл болохын тулд хадмал орчуулгатай бас гаргадаг. Мэргэжлэрээ ажиллаж байхад за нэг ялангуяа Игэл телевизэд ажиллаж байхад мартагдшгүй үйл явдлууд зөндөл тохиож исэн баг. Яг энэ дундаас та онцлоод бид нартай хуваалцаж ярил аль түүхээ ярих вэ? За мэдээж хамгийн их санаанаас гардггүй зүйл бол хувь хүнийхээ хувьд надад бол 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал хизээч мартагддаггүй. Хим горбох нууц өрөөмаа. Тэгээд 7 сарын 1-нд
12 цагийн үед ардсан нам дээр хэвлэлийн баг хурлыг хийгээд тэр хэвлэлийн баг хурлыг бид шууд дамжуулсны дараа ардсан намын тухайн үеийн удирдлага байрнаасаа гараад ардсан намын дэмжигчдэд дагуулад маш олон хүн дагуулад төрийн ордныг нар зүв тойрсон. Тэгэхэд тэр тойроод бүтэн явж явах туршид би хамгийн түрүүнд нь ерөнхийлөгчсөн хэлбэгдэрж хамгийн түрүүнд нь явж байсан бид ярилцлага хийгээд яг бүтэн ингээд тойроо явж байсан. Ер нь бол тэр их бужигнаатай тэр үйл явдлыг бол ингээд зурагтаар үзчихсэн хүмүүс бол үнэхээр амар явдал болж байсан. Яг тэр үед манай эхнэр жирэмсэн байсан. Тэгээд заримдаа телевизээр гараад заримдаа дуун гараад байхгүй болоод гэдэг үнэхээр айсан юм шиг байна. Тэгээд 7 сарын 1-нд шүн бид нар буух тушаал аваад барилгын дээвэр дэгүүр дамжаад бүх техник хэрэгсэл ардсан намын байранд үлдээгээд жагсагчтай хамт дунд нь орж яваад мөсийн ард машиндаа суугаад бүгд ажил руугаа явж байгаа. Тэгээ манайхны машинуудын цонх шил бүгд тагарсан. Ер нь их хэцүү байдалтай байсан. Тэгэл тэр шүн онцгой байдал зарлаад их л айс юм шиг манай эхнэр өвдөөд өглөө нь онцгой байдал зарласан их тойргийн бүхэлд нь ингээд хүчлэн хамгаалсан байсан. Өөртөө жирэмсэн хүнч байсан оруулдаг тийм харгас тийм хамгаалалт байсан. Тэгээ бид нар Баян бүрдийн торгоос 1-р эмнэлэг хүртэл 1-р төрөг хүртэл алхаж очиод өвдөд. Тэгэд урьдчилжингөө пижгэнж тэр үйл явдал дамжуулж исэн манай ээглийнхэн манай эхнэрийг өвдөж жагаад 7 сарын 2-нд нь 1-р эмнэлийн гадаа 10 хэдэн манай ээглийн архаас нь залуучууд бүгдээ зогсож исэн. Тэгээд тэр үе чинь бүх эмийн сан аптек хоолны газрууд бүгд таалтдаг. Юу ч байхгүй. Тэгээд тэндээс хэнийг ч гаргахгүй оруулахгүй. Тэгээ эхнэр төрлөө манай зурглаач Үлзий баяр эдрэггүйгээд 13 байсан хамгийн ойрхон манай ариун учрлах руу очиод шүлийг хийгээд ирчихсэн. Тэгэл тэндээсээ бид нар дахиад ингээл мэдээ сурвалжлан явж. Тэр их хүмүүсийн саван дундуур ингээд хариуцлагатай ажил хийж байгаасэн бас дундуур нь бас амьдрал өрнөөдсөн. Одоо хүртэл манай ээглийг ингээд дайны дундуур гарсан охин маань гэж ярьдаг. Одоо сүүлийн үед ингээд сэтгэлээс дурсамжтай юмнууд бол одоо үндэсний хамгийн том бүтээн байгуулалт монголчууд 40 жилийн дараа үндэсний компани эрчим хүчний том их усүр барьж байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын нээлтийг шууд дамжуулсан тэр үйл явдал бол эрчим хүчээр тусгаар тогтох энэ үйл явцад оруулж байгаа хамгийн том үйл явдлын гэрч боллоо гэж бас багч яадаг. Мэдээж сэтгүүлчийн ажил, ер нь уран бүтээлийн ажил гэдэг бол тодорхой цаг хугацааг зарцуулж өөрийн хичээл зүтгэлийг гаргаж иж тодорхой хэмжээнд ур чадвар нэмэгддэг гэдэг ойлголттой байдаг. Гэхдээ яг мэдээж нөгөө нэг сэтгүүлч өөрийн одоо хичээл зүтгэлээр тодорхой цаг хугацааг зарцуулаад ур чадвартай болохоос гадна байгууллага өөрөө сэтгүүлчдийг ур чадварчлах чиглэл дээр бас ямар одоо зохион байгуулалтыг одоо ямар хариуцлагыг үүрдэг бол гэдэг сонирхолтой тухайлах юм бол одоо жишээ нь Eagle телевиз бол яхаа аргагүй CNN франчайзыг нэвтрүүлсэн гэдэг шүү дээ. Тэр ч утгаараа юу гэдэг ингээд туршлагажуулах чиглэл дээр одоо бас ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ямар хариуцлагыг хүлээсэн байдаг бол ер нь сүүлийн жилүүдэд энэ сэтгүүл зүйн үйл ажиллагааг илүү сэтгүүлчдийг мэрэгшүүлэх чиглэл маш хүчтэй яригдж шít. Тэгэхээр бид ямар чиглэл байх юм бэ гэдэг. Одоо манай сэтгүүлчдийг хараад үзэх юм бол үнэхээр төрөлжиж мэрэгшиж яваа гэдэгт би бол итгэдэг. Манай эдийн засгийн тоомч нар яг эдийн засгийн чиглэлээрээ 10-аас дээш жил ажилласан тоомч нар. Дэлхийн мэдээний тоомч гэхэд яг энэ чиглэлээр 20 жил ажиллаж байгаа тоомч. Улс төрийн мэдээлэлд голчлон бэлтгэж байгаа хоёр сэтгүүлч байна. Хоёулаа яг энэ чиглэлээр 10-аас дээш жил ажиллаж байгаа. Ингээд харах юм бол яг үнэхээр мэргэсэн. Ерөн сурвалжлах сэтгүүл зүгээр голчлон ажиллаж байгаа тоомч маань ихэд яг энэ чиглэлээр 10-аас дээш жил ажилласан салбартаа нэр хүндтэй тоомч болж байна. Зөвшөөрөгдсөн хүмүүс те. Одоо бид залуучуудаа яаж мэргэшүүлэх юм бэ гэдэг асуудал. Бид нар яг ингээд одоо байгаль орчны экологийн эдийн засгийн улс төрийн ингэж мэргэшүүлэхээс илүү шин тутам сэтгүүлчүүд учирч байгаа сорил бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ гэдэг хараагаар сэтгүүлчдийг мэргэшүүлэхээр зорж байна. За ялангуяа энэ сошиал болон хиймэл оюун ухааны эрен үйл шилжилтэд редакцийн шилжилтийг бид яаж хийх юм бэ? Үүнд яаж дасан зохицох юм бэ гэдэг асуудал тулгарна. Яг үүнтэй холбогдуулсан сургалтуудыг бол зохион байгуулж байна. Тэгээ мэдээж одоо чинь эдийн засгийн сургалтууд, өөр бусад нарийн мэргэжлийн сургалтууд бол сэтгүүлчтэй хамруулж байна. Тэгэхээр сэтгүүлчдийг давтан бэлтгэх, илүү сайжруулах, илүү мэдлэг цар хүрээгийн сайжруулахын тулд бол энэ сургалт давтан бэлтгэх бол
маш том байгууллагуудын зорилтуудын нэг. Цаг үе цагийн техник технологи хөгжлөө дагаад бас төлөвч нар хөтлөгч нараас маш олон ур чадварыг шинээр шаардж байгаа. За энэ бүхэнд бас мэдээж байгууллага удирдлагуудын зүгээс бол одоо сэтгүүлчтэй, продюсеруудаа, хөтлөгчтэй одоо жишээ нь бэлтгэх, давтан сургалтанд хамруулах гэдэг юм үйл ажиллагаа. За жишээ нь миний хамгийн тод санаж байгаа нь бол одоо жишээ нь Eagle-Visa CNN телевизтэй одоо хамтын ажиллагааны гэрээг байгуулж байсан. Энэ хүрээнд бас Гонконг дахь CNN-ийн салбар дээр очиод яг үндсэнд CNN гэдэг энэ том мэдээллийн байгууллага өдөртмийн үйл ажиллагаа ямар байдлаар явуулт юм бэ? Хөтлөгчд нь ямар хуур чадвар эзэмсэн байх, сэтгүүлчд нэр редактор гэдэг. За телевизийн одоо анкер өөрөө тухайн хүнээс маш их ур чадварыг шаарддаг учраас байнгын нөгөө тогтмол мэдээлэлтэй байх хэвээр, альва мэдээллээс хоцрохгүй байх хэвээр, мөн одоо ур чадвараа ахиулж байх хэвээр байдаг. За энэ утгаараа одоо телевизээс альва ямар нэг одоо эдийн засгийн одоо сургалт байдаг юм уу, нийгмийн чиглэлийн, боловсролын чиглэлийн, улс төрийн байдаг юм уу, хэрвээ сургалт зохион байгуулах юм бол одоо сэтгүүлчдийн анкеруудыгаа хамруулахыг зорддог. Энэ утгаараа миний хувьд өмнө нь одоо эдийн засгийн сургалтанд бас яг сууж исэн. Ягаад гэхээр одоо альва ямар нэгэн эдийн засгийн чиглэлээр зочин ороод ирлээ гэхэд тэдэртээ бас ярилцах хэмжээний мэдлэгтэй байх хэвээр. За эсвэл одоо боловсролын салбарын ямар нэгэн мэрэгчлэлтэй ороод ирлээ гэхэд эсвэл одоо хүүхдтэй холбоотой хүүхдийн чиглэлээр ямар нэгэн мэдээлэл өгч байгаа зочин ороод ирлээ гэхэд тэр тухайн зочинтой ярилцах хэмжээний бас мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ утгаараа бас хүүхдэд зориулсан сургалт байдаг юм уу? Иймэрхүү чиглэлээр ерөнхийдөө сургалтын суух боломжийг бас телевизийн зүгээс олгодог. Eagle-ийн ирээдүйн 30 жилийг бол би маш өдөр өрдсөлж байна. Өнгөрсөн 30 жилийн харахад бид нар энэ өдрүүдэд өнгөрсөн 30 жил Eagle ямар байваа гэдгийг дүгнэж байна. Одоо бид ирээдүйн 30 жилийн төлөвлөсөн энэ ирээдүйн 30 жилд Eagle ямар өнгөтөрхтэй, ямар иргэдийн үзэгчдийн итгэл үнэмшлийг даасан итгэж болох их сурвалж нь хэвээрээ байх юм бэ гэдэг бид нар ажил хөтөлбөрөөр харуулах болдог. Зах зээлийн хувьд яг тийм өргөн одоо олон хүн амтай биш ч гэдэм үү, яг ийм манай улсын хувьд бол хэвлэл мэдээллийн салбар үйл ажиллагаа явуулахад бол яг бизнесийн зарчмаар одоо ашиг олно гэдэг бол боломжгүй зүйлсүүд тийм. Тэгээ энэ дээр бол мэдээж одоо хамгийн түрүүнд чухалчлах хэвээр асуудал бол мэдээж хөрөнгө оруулалтын асуудал байдаг байна. Нөгөө тэгүүр медиа салбар гэдэг өөрөө яг одоо 21-р зуун техник технологийн ирэх үед бол өдрөөр биш бараг цагаар ингэж хувьсан өөрчлөгдөж байгаа. Энэ үед яг технологийн ирэн үетэйгээ хөл нийлүүлэн алхахад мэдээж техник одоо хэвлэлийн телевизийн салбарт бол техник хамгийн чухал шүү дээ тийм. Тэгээ энтэй ингэж ер нь хэр хөл нийлүүлж алхаж чаддаг гэж боддог байна. Eagle-Visa сүүлийн 15 жилд өөрөөр өмнө байгаагүй хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн. Яг өнөөдрийн бидний ашиглаж байгаа техник хэрэгсэл гээд аваад үзэх юм бол шууд дамжуулалтын болон студийн дотоод сүлжээд ашиглаж байгаа програмууд гээд аваад үзэх юм бол хамгийн сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмжүүд бид нар ашиглаж байна. Технологийн шинжилгээг хийхгүй бол орчин цагт хэвлэл мэдээлж гэхгүй айлч салбарт мөр зэрэгцэж өрсөлдөж авах юм ч аргагүй болчлаа л да. Eagle-Visa-ийн тухайд яг энэ хэлсэнчлэн энэ шинжилгээс бас хоцрохгүй бас адилхан өрсөлдөөнд манлал айдал явж байгаа газруудын нэг шүү дээ. Зүгээр одоо бидний ингээд хэрэгжилж байгаа зүйлсийг ингээд аваад үзэхэд сүүлийн 2 жил хийсэн хөрөнгө оруулалтыг хараад үзэхэд бид одоо студийн тоног төхөөрөмж болон шууд дамжуулалтын тоног төхөөрөмжүүд, програм хангамж, телепромптерийн болон Octopus-ийн шинжил, titrийн програмуудын ингээд хамгийн сүүлийн үеийн ол дамжуулалттай техникүүдийг ашиглаж байна. Програмуудыг ашиглаж байна. Тэгэхээр энэ бол одоо Eagle-Visa удирдлагуудын зүгээс яг энэ өрсөлдөөнд бэлэн гэдгийг харуулж байгаа ингээд том шалгуурыг хангаж байгаа гэж байна. Eagle-ийн сувгийн эрхийг монголчууд аваад Octopus програмыг нэвтрүүлсэн. Энэ бол техник технологийн хувьд маш шинэ дэвшил байсан. Одоо ч бид нар энэ програмаа ашиглаж байна. Энэ бол телевизийн салбарт маш шинэ продюсер байсан. Шинэ програм байсан, шинэ хөрөнгө оруулалт байсан, шинэ боломжууд байсан. Octopus програмыг гэхэд одоо өнгөрсөн 8 дугаар сард хамгийн сүүлийн үеийн хувилбарыг Eagle-Visa худалдаж авч одоо бид нар ашиглаж байна. Ингээ бодохоор ингээд техникийн шинжилэл, техникийн энэ хурдтай ховсон өөрчлөгдөж байгаа энэ үйл явцтай бол Eagle-Visa хөл нийлүүлж алхаж байгаа.
Хэвлэл мэдээлэл бол одоо цэвэр өрсөлдөөн болсон. Энэ бол маш зөв. Яг ийм өрсөлдөөн бий болгох үндсийг өөрөө Eagle тавилдсан байгууллагуудын нэг. Яагаад гэвэл Eagle телевиз чөлөөт сэтгүүл зүйн суурийг Монголд тавьж нутагшуулсан байгууллага. Одоо 1 хүнтэй ч бай, 2 хүнтэй ч бай, 10 хүнтэй ч бай, 100 хүнтэй ч бай хэвлэл мэдээллийн байгууллагууд цэвэр өрсөлдөж байна. Хиймэл оюун ухааныг Eagle телевиз ямар төвшөнд ямар хязгаарт ашиглах вэ? Хэрхэн ашиглах вэ? За энэ салбарт бид өрсөлдөөнд яаж орох вэ? Ингээд техник технологитой холбоотой асуудлуудад бид ингээд дараагийн төлөвлөгөөнүүд гаргаад бид цаашд яах юм бэ гэдэг асуудлуудаа хийгээд ажлуудаа хийгээд явж байгаа. Хин сайн ажиллаж байна вэ гэдгээрээ зах зээл дээр өрсөлдөж байна. Тэгэхээр энэ өрсөлдөөнд бид нар тэргүүлэгч байр суурь хэрхэн хадгалах вэ гэдэг нь бол Eagle-ийн бидний миний том хариуцлага. Энэ хариуцлагыг үүрч яваа хүмүүс үеийн үед өнгөрсөн 30 жил Eagle-ийн өмнөөс хариуцлагатай ажилласан гэж би боддог. Тийм ч учраас энэ түүхийг бүтээсэн бахаа гэж харж байна. Мэдээний телевиз ялангуяа манай улс шиг Улаанбаатар хот шиг сенсац ихтэй улсын хувьд бол мэдээний телевиз байршил бас нэлээд чухал байдаг бах тийм үү. Хотын төвд байрших юм бас давуу талууд ялангуяа бас яг мэдээ сурвалжлаганд явж байгаа сэтгүүлчдийн хувьд нэлээд том давуу тал болж байгаа нь ажиглагдаж байна уу ер нь? Үнэхээр ажиглагдаж байна. Өмнөх Eagle бид нөгөө Хэлийн цэргийн удирдах газрын урд энхүү төвд байрладаг байсан бас зайтай штэ. Тэгээд 1 жил нэг үйл явдал болоод Eagle телевиз нүүх тухай яриад. Тэгээд манай удирдлагууд гэсэн чинь 3 дугаар цахилгаан станцын тийшээ нүүх юм байна гэд яриа гараад. Тэгээ шинэ жил дээр бид нөгөө жүжигчсэн тоглох болсон чинь манай инженерийн багийнхан 3 дугаар цахилгаан станц руу нүүлээ гэдэг тийм жүжигчсэн тоглох кино хийжсэн. Тэгээд нүүхэ болсон. Тэгтэл бид нар одоо ингээ яг хотын төв Зүхбаатарын талбайн урд байралтай байна шүү дээ. Яг бусад. Энэ бол Eagle телевизийн яг мэдээний телевизийн яг алтан байршил гэж би боддог. Зочин өрсөн ч, мэдээ сурвалжлагад явсан ч, шуурхай дамжуулалт хийсэн ч бидний бүх юмдаа ойрхон төвд нь голд нь байх нь бол Eagle телевизийн байршлын бол хамгийн том давуу талаа гэдгийг бид нар одоо яг өдөр тутам үйл ажиллагаан дээр яг мэдэрч байна. Eagle телевизийг одоо бусад телевизээс ганц гол ялгарах зүйл нь бол бид түрүүлсэн бүх зүйлүүд маань одоо мэдээлэл зочны цаг хилэлцүүлэг шууд явдаг. За тэр утгаараа бас үзэгчдтэйгээ за тодорхой их сурвалжуудтайгаа бас илүү ойр байх шаардлага заавал гардаг. Тэр учраас бид нар бас баян зүрх төрхтний хэсэг бол байрлаж байгаад одоо яг хотын төвийн одоо барилгын компаниуд хэлдгээр бүсэд ингээд 2013 онд нүүж ирсэн байдаг. За энэ маань бас бидэнд маш том давуу тал явуулдаг. Яг шинэ төрийн ордын ишээ 5 минут алхаад орох газар байна. За жигээ 5 нараад харж байгаа мэдээний өрөө маань ингээд өдөр болгол юм маш бужигсан амьдрал буцалж идэв. Тэгээ бид ингээд тухайн өдөр ямар үйл явдал байна, ямар гол зочин байна, тэр үйл явдлын гол дүрнх юм бэ, тэр үнийг студидтай авчрах бид нар өөрсдөө очих ч гэдэг юм уу. Ингээд хотын төвийн байрламаар бас бидэнд одоо бид нар чинь шинэ шудраг шуурхай гэдэг үгээрээ шуурхай байх тал дээр маш том давуу тал болж өгдөг. Зочид ч гэсэн одоо магадгүй төрийн ордноос энэ төрийн байгууллагуудаас манай студид хурж ирэх бидний зүгээс шууд амжуулалтын дээр нь очиход ингээд хамгийн гол нь хугацаатай хуралдаж байгаа учраас энэ нь бас бидэнд маш том давуу байдлыг бас олгож өгдөг. Яг нь Eagle-ийн түүхэнд бас ингээд тодорхой ингээд нухчаа сорилтууд байсан. Eagle телевиз хаагдж байсан ч үе бий стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гараад хувь эзэмшлийн асуудал өөрчлөгдөөд ингээд явсан ч энэ бол ингээд өнгөрсөн түүх шүү дээ тий. Сүүлийн 15 жилийг аваад үзэх юм бол Eagle телевиз одоо 100% үндэсний компани, үндэсний хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болсон. Энэ бол Eagle телевизийн шинэ түүхийг бичиж игэлсэн ингээд шинэ үе бидэндээс эхэлсэн гэж хардаг. Бид өмнөх Eagle-ээс авах хамгийн сайн туршлагуудаа шингээгээд, шинчлээд цаашаа явж байна. Бид чадж байна гэж харж байна. За хоёулаа ярилцлага өндөрлүүлье. Яалтчгүй хэвлэл мэдээллийн салбарт шинэ хуудсыг нээж, шинэ салхийг ард түмэнд бас одоо сэвэлзүүлж чадсан байгууллагын нэг хэсэг нь болоод нэг эдис нь болоод ажиллаж байгаа уран бүтээлч гэдэг утгаараа одоо яг тухайн байгууллагыг аль зүг рүү, аль чиг рүү чиглүүл одоо явах вэ гэдэг чиглүүлгийг хийж байгаа энэ хүнтэй өнгөрсөн 30 жилийнхаа түүхийг ингээд сөхөж яриад ер нь яг энэ телевизийн үйл ажиллагааг хэрхэн яаж өрнөдгийг
үзэгчдэд таниулж чадсандаа миний зүгээс их баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд бүтээсэн анхдагч болоод мартагдшгүй юм нандин сайхан дурсамжуудыг би хуваалцлаа. Харин ирээдүйд яг энэ одоо туршлагаа алдахгүйгээр илүү олон зүйл дээр анхдагч байж эртний нийгэмд манлайлах үүргээ, танин мэдүүлэх үүргээ ёс төртөгөөр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бид 30 жилийн хугацаанд ингэж ажилласан бол одоо ирээдүйн 30 жилээ бас төсөөлж байгаа тэр зүйл бол яхаа аргагүй бас бидний өмнө одоо ирж байгаа хариуцлага гэж харж байна. Тэгээд яг танаар төлөвлүүлээд бас Eagle телевизийг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулахад гар бие оролцсон үеийн Eagle-чүүдтэй болон удирдлага хөрөнгө оруулагчид хамгийн чухал зүйл бол яхаа аргагүй ард түмэн үзэгчид маань байдаг учраас тэр бүх хүмүүст Eagle телевизийн 30 жилийн баярын мэндийг хүргээд ярилцлагаанд төлөвлөе. За баярлалаа. Бид өнөөдөр 30 жилийн яваа тэмдэглэж байна. Eagle телевизийн 30 жилийн явааг эргээд харахад би хувьдаа ямар хүмүүстэй хамт ажиллаж энэ Eagle-ийг бүтээлсэн, цааш нь бүтээлцээд явж байна гэд бодохоор үнэхээр бахархалтай байдаг. Үе үеийн Eagle-чүүдтэй 30 жилийн баярын мэнд хүргэе. Eagle-ээс төрсэн бүргэдүүд салбар бүртээ амжилттай удирдагч, манлайлагч нар болж ирсэн. Хамгийн өндөрт дүүлж яваа шүү. Хамгийн өндөрт дүүлж яваа. Өнөөдөр ч гэсэн Eagle-ийн мэдээн хийж сурвалжилж яваа сэтгүүл сурвалжаач бүх хүмүүс хамгийн шилдэг нь байх бол. Энийний төлөө бид шамдан ажиллах болно. Мэдээж өнгөрсөн 30 жил Eagle-ийг шимтэн үзсэн Eagle-ийн мэдээний үзэгч та бүхэндээ баярлалаа.